За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэдхүрээ. За Canon хаагчлах хэлж доороо та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор Canon дээр би нэг юм crossol эффекттэй юм бичлэг хийсэн байгаа. За харцгаая. За тэгэхээр нөгөө бүтээгдэхүүний шин зургийг ингээд ирмүүлээд тийм ээ ингэж харуулдаг ийм одоо юу вэ? App байлаа одоо Canon дээр. За энийг яаж хийснийг үзүүлье. За мөн Google Lab дээр бас нэг өөрхөн бүтээгдэхүүнийг янз янзаар тийм ээ яаж ингэ фотошут хийх вэ гэдгийг бас үзүүлнэ. За тэгвшөө бас нэг юм нь болохоор би бас ийм нэг юу хийсэн байгаа. Одоо бүтээгдэхүүнээ бас ингэж нэг тодруулаад тийм ээ яг ингээд зурган дээрээс нэг бүтээгдэхүүний зурган дээрээс тодруулж аваад нэг юм юу хийсэн байгаа. Постэр хийсэн байгаа. За энийг бол яг энийг бас хийсэн байхгүй. Нэг имийг зардаг хүмүүс яг ингэ хийсэн байсан. Тэгээ би энийг бас дөрөөлж хийгээд ер нь бол яг нэг имийг нэг гоё чимэглэн зүйл хийдэг хүмүүс бол яг нэг зургаа оруулаад яг нэг зарж байгаа юм аа яг ингэж тодруулаад тийм ээ ингэж хийвэл бас их гоё санагдсан. За эхлээд хэдүүлээ хамтар нэг юу яадаг бичлэгийг хийж үзье. За тэхийн тулд бид юу эхлээд видеоныхаа юуг авчна. Хэмжээг аав. За би болохоор энэ Instagram-ийн босоо юу авчлаа. Бид нэр app руугаа очиж жоод за DeepLoop гэдэг ийм app байгаа шүү. За энийг ингэж дарж ороод за тэгээ энэ лүүгээ бид нэг зургнууд оруулах хэрэгтэй байгаа. За одоо энэ Crossol гэдэг чинь тийм ба. Тэгэхээр бид энэ Crossol-ыг сонгоод за тэгээ энэ болохоор нэг ийм 30 зураг оруулж болно гэдэг чинь. За би болохоор нэг цөөхөн эдийн зураг оруулчих. За энэ дээрээс би за энэ дөрвөн зургийг авчи. Сая би нэг зурулж авсан байгаа. За энэ дөрвөн зургийг аваад за дахиад хоёрыг нэмгэнэ. Чи за ингээд 6 зураг болчлаа тийм ээ. За тэгээд нэг фреймээ бас яаж юуж болно. За би болохоор ийм 9.16-гийн хэмжээтэй авчлаа. Ер нь бол яг дөрүүлж 9.16 гэдэг чинь юм нөгөө босоо тийм ээ 16-аас гэх юм бол хэвтэй болчихно. За тэгээ нэг харьцаатай болохоор Facebook-ийн видеонууд юм болчдөг. За тэгээ бас артлынх нь бэкграундыг сольж болно. За би болохоор бэкграундыг гоё цагаанаар авчих гэж бодож байна. Энэ шиг за тэгээд 9.16 тийм ээ. За анимашн опшнтэй юм байна. За анимашн опшны нэг 5 секундээр авчи. За тэгээд яг нэг зүүмийнх нь нэгээр авчи. Бэкграунд. За ингээд эд гэд. За ингээд юу маань бүрээдэрлээ тийм ээ. За энийг бид нар бас яг нэг ингээд бас нэлээд томруулчих болно. Энийхээ хэмжээгээр за тэгээ хэдүүлээ доотлолт нь бас ингээд юуны аймаа оруулчих болно шүү дээ тийм ээ. За хэдүүлээ превью хийгээд харъя. За нэг иймэрхүү харагдчихээн. Тэгээ яг энэ дээр нь болохоор бас төрсөн өдрийн аймаа нэмээд ингээд оруулчих болно. За тэгээд ер нь бол яг нэг иймэрхүү бичлэг болсон байна. За дараагийнх нь болохоор энийг яаж хийсэн бэ гэдэг тийм ээ. За энэ дээр болохоор би яасан гэхээр зураг эхлээд оруулна. За тэгээд апплод дотор бол манай юуны мань зургууд байж байгаа. За би сая энийг авсан байгаа. Энийг жоохон томруулаад авчи. За тэгээд энэ зургийг хоёр болгох чинь за нэг зургийг хажуу тийш нь авч жаад за тэгээд элемент руу очиж жоод юм нөгөө shape аав. За shape-ээр бол яг нэг ингээд битэлчин. За энэ маань бол хар өнгөтэй байвал зүгээр. За тэгээд яг гэхээр эффект руу очиж жоод юу transparency руу очиж жоод энийг бол нэмлээ ингээд яачихсан жоохон юм баргар сүдэртэй юм шиг оруулаад за тэгээ position руу очиж жоод нэг зураг бас өмнө нь зургийг тэрийг ингээд эдэлтэн ингээд тавьчихна. За тэгээ энэ маань яг тэгэхээр яг нөгөө хаягаа ингэж тодруулж өгч байгаа байхгүй юу? За нэг иймэрхүү. За тэгээ энэ дээр яг tools руугаа очиж жоод бид нөгөө юу авчиж болно? Энэ нөгөө line авчин. За энэ line хавыг нь бас бид нэр цагаан болгочихвол бас зүгээр. За тэгээ энийг яг тэгэхээр
За тэгээ өргөний нас жоохон нэмжүүл бас зүгээр яа гэхээр жоохон нэлээхэн байна энэ 6 дээр тавьчих. За тэгээ энийг бас яг хувлаад нөгөө талд нь ингээд тавьчихвал чинь тийм ээ. За тэгээ хан дээр нөгөө одоо жишээ нь одоо манай вебсайтаас за одоо бид нар ингээд тань манай вебсайтн дээр ингээд special price-аар энийг зарж байгаа шүү гэдэг тийм ээ. За тэгээ хойныг бас ячиж болно. 6 сар төрснөө 6 сар төрсөн бол танд зориулаад ийм маяг хийсэн байгаа шүү гэдэг тийм ээ. Иймэрхүү маягаар энийг хийж болж байна. За хоёр дахь нь юм байсан. За гурав дахь нь болохоор энэ Familia энэ хараа Familia гэдэг энэ Google Goods labs.google.com гэдэг тийм ээ Familia гэдэг ингээ ороорой. За энэ дээр болохоор сайхны бас шинэ фотошут гэсэн юм гарсан байгаа. За би болохоор сая энэ зургуудыг ингээ зурулж авсан байхгүй юу. За тэгээд хэрвээ энийг дарчих юм бол энэ ерөөсөө save map хийдгүү шууд та нар 6 ясны дараа заавалчгүй яах нь ингээ даунлоод хийж авч байгаараа бүх зургуудаа тэгэхгүй бол энийг ингээл дараад бол таны хийсэн зургууд бүгд адаа болно гэсэн үг. За одоо ингээ гарах гэж байна уу та тийм ээ зургуудаа авсан уу гэдэг тийм ээ ингээд гарчил юм бол та зургуудаа алдчих шүү гэдэг чинь тийм ээ. За одоо ингээд яах нь та ингээд оронгууд чи юм гарч байна. За энд нь болохоор та өөрийнхөө бүтээгдэхүүний зургийг оруулна. Энэ дээр ямар юм дээр тийм ээ бүтээгдэхүүн ямар байдлаар одоо зургийг авах юм бэ гэдгийг энд оруулах сонголтоо хийж хийн. За энэ ингээд дараад би бүтээгдэхүүн оруулна. За би болохоор ингээд энэ аяныхаа зургийг оруулсан байгаа. Та нар апплод гэж ингэж ороод тэгээд ингээд аяныхаа зургийг оруулаарай. За би ингээд оруулсан учраас шууд ингээд сонгоод за looks good гэдэг ингээд зураг сонгочих тийм үү. За энэ одоо photoshoot template гэдэг нь таны зургийг ямар темплет дээр тавих гэж байгаа гэж асууж байгаа. За ингээд 4 сонголт өгдөг. Та энэчнээс яг энэ студио гэдэг нь болохоор энэ цав цагаанаар аавна гэсэн үг. За энийг ялгач. Яг сонгосож байгаа нуудны юм ногоон өнгөтэй юм юу тааж байгаа байхгүй. За энэ ашиглаж байгаа юугаар бол энийг авчиж болж байна. За энийг арилгач. Би сая энийг хийцэн байгаа. Ширэн дээр нэг тавьж байгаа авцсан байгаа. За энэ хүн ууж байгаа бас айгүй зүгээр санагдсан надад. За энийг нэг тавиад үзье. 2 болцсон уу те. За 3 контекстуал гэдэг нэг авчиж. За хувцсанрах бол энэ фэшн энийг сонгол зүгээр юм байлээ. За манайс чинь consumer болж бас биш тийм ээ. Ерөнхийдөө энэ general гэдэг рүү л юм ах юм байна доо. За яг энэ жимстэй за ийм 4 сонголт авчлаа. За ер нь бол 4-ийг л сонгодог аа. За тэгээд looks good гэдэг нэгэд generate photoshop гэдэг одоо ингээд зургийг чинь хэмжээг нь зургуудыг чинь ингээд зурж өгч байгаа. За энэ бол за ийм ингээд 4 янзаар зурж өгч байна тийм ээ. За тэгээ энийг авч болно. За эсвэл хараа ингээд edit гэдэг юм бол энийг яах нь ингээд эдитлж болно. За энэ дээр та нар яг энэ хүний өөрчлөлмөр байна уу, ширээг нь янз бүрийн юу дуртай хийж болно. За би болохоор энэ нэмэгтэй жоохон тийм ээ нэмсгэлж байгаа болгочихтой macro smile гэдэг. За энэ нэмсгэл за бас хэмжээг нь бидээс сольж өгч болно. Энэ дөрвөлжин хэмжээтэй болж болно. 4.5-ын харьцаатай зурулж болно. За тэгээд ингээд дарчих цаа тэгэнгүүт за энэ хуучин зургууд чинь энэ дээр арилахгүй нөгөө охины чинь зураг нэлээд байж байгаа. За энэ нөгөө нэг аяг барьжсэн зураг байна. Энд ч бас ийм зураг байна. Энэс гой зураг байна. За одоо бол яг нь энийг хийж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ хамгийн гол юм нь та яг нь зургуудаа даунлоод хийж аваарай. За энэ бол инээс үсэлж байгаа юм зураг 4.45 хэмжээтэй зорж өгсөн байна тийм ээ. За тэгээ ер нь бол яг энэ ч бас гой зураг байна. Ер нь бол энэ зургийнхаа хэмжээг бас ингээд янз янзаар янзлуулаад авчиж болно. За тэгээд яг нь даунлоод гэж зургаа ингээд татаж авъя гэдэг өнгөт чинь. За тэгээ энийг дарчих юм бол бүх хэмжээ алга болчихно. Тэгээ ийшээгээ дарж агаад за тэгээ save гэж дараад за тэгээ даунлоод бүх зургуудаа татаж авъя гэдэг юм бол яг нь ингээд татаад zip файлаар ингээд татаад өгчөж байгаа. За хараа zip гэдэг тийм ээ. За save гэдэг. За ингээд яг нь зургуудаа гоё өөрхөн бүтээгдэхүүнийг янз янзаар ингээд фотошут хийлгүүлээд авчих боломжтой болсон байна. За ингээд энэ чирээд сая баярлалаа. Баяр таа.